Нийслэлийн засаг даргын 2024-с 28 оны энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг бол бид нэр 2024 оны 11 сарын 15-ны чуулганы хуралдаанаараа бол баталсан. За тэгэд нийслэлийн 2024 оноос 28 онд засаг дарга юу хэрэгжүүлэх вэ гэдэг дээр одоо нэмэлт өөрчлөлт орж байгаа. Энэ торгон агшинд бол бид нэлээд анхааралтай бас нэмэлт өөрчлөлтийн энэ 5 том зорилтыг анхааралтай үзмээр байна. Хүний хөгжил дээр ерөөсөө бид нэр олигтой дөрвтэй юм ярихгүй байна. Дандаа л барилга байшин зам энэ бүтээн байгуулалтын ажил энэ бол бидний нэг л хэсэг шүү. Өнөөдөр бүхэл одоо энэ улсын хэмжээнд яригдж байгаа ажлууд дээр хүний хөгжилтэй холбоотой энэ хүүхдүүдийн залуучуудын за ахмад наснууд яаж хөгжих энэ бид нар төрийн албан хаагчдыг яаж одоо ажлын байран дээр хөгжүүлэх юм бүхэл Монгол улсын иргэдийн энэ хөгжлийн асуудал бол аль ч тал дээр тодорхой ажлууд хийгдэхгүй юм одоо яригдахгүй байна. За энэ мөргийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр бас нэг зорилт болж орж ирсэн хүний хөгжлийн бодлого гэдэг зорилтын дотор бол бид нар бас л сургууль цэцэрлэгтэй болох тухай, байшинтай болох тухай л яриад байна. Энэ олон байшин барилгуудыг бариад ард нь цэцэрлэг сургуулийн багш нар хүний нөөцийн асуудал дээр яаж чанарыг дээшлүүлэх юм бэ гэдэг дээр бид нар дөрвтэй арга хэмжээ авахгүй бол энэ яамны асуудал, за энэ нийслэлийн асуудал гэж хоёр байгууллагын хоорондох ийм ойлголт юм шиг зөрөөтэй явснаас болж энэ төрийн байгууллагуудад итгэл ер нь алдагдж байна. Энэ сандал ширээний хэрүүл, байшингийн хэрүүлийг одоо ер нь сошиалар яриадах сэдв бол биш гэж би хувь төлөөлөгчийн хувьд бол харж байна. За тэгээ манай хаан улд үүрэг дээр 23 дугаар хороо 34 7 8 4 5 дугаар хороон дээр бол энэ сургуулийн асуудал бол нэлээд хүнд асуудал болсон. 4,000 хүүхэд нэг сургуульд 960 хүүхдийн сургуульд хамрагдаж байна. Энэ асуудлыг одоо бид нар бөөндөө ингэж сууж авах хугацаанд ярихгүй бол болохгүй байна. За энэ үйл ажиллагааны хөтөлбөр дотор 2024-с 28 оны хугацаанд хэдэн одоо сургууль цэцэрлэгийг суудлаар нэмэх гэж байна. За энэтэй холбоотойгоор ахаад манай асуудал бишээ гэд хаягдах хэдэн тавилга эд тогшлын мөнгө энэ хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ажил болж туссан бэ гэдгийг бас тодруулж асуумаар байна. Дээрээс нь энэ том бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилт дээр ер нь та хэд анзаарж байгаа юу? 5 бүлэг ажлын хүрээнд за манай нийслэлийн хариуцах төсөв гэхэд 49.9 их 80 төгрөг гэд бид нар ийм хөтөлбөр батлахгаас сууж байна. Энэ мөнгө манай төсөв дээр яг байгаа юу? Би яг энэ нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан за санхүүжилт хариуцсан энэ дараанараас бас тодруулж асуухыг хүсэж байна. За 2024 онд хот тосгоны тухай хуулинд өөрчлөлт орсон. Хот тосгоны хуулинд өөрчлөлт орохдоо 14 хот болно гэд хууль бол хэрэгжинэ. Тэгэхээр бид нар энэтэй холбоотой төлөвлөлтийн ажлыг бас л энэ 24-с 28 оны хөтөлбөр дотор бол тусгаалж анги бүлэг болж орж ирсэн ийм зохицуулалт бол уншигдахгүй байна. Тэгэхээр энэ дээр бид доотлоо дараагаас 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр дотор 14 хот болгохтой холбоотой Улаанбаатар хотын 20 минутын хот концепцийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэдэн төсөл арга хэмжээ орсон бэ гэдэг дээр бүр тусгаалж асуухыг бас хүсэж байна. За ингээд бас нийгмийн бодлогын хэсэгтэр нэлээд олон ажлууд хаягдсан бол харагдж илээ. Энийг уурсгал үйл ажиллагаан дээр зохицуулна гэж яваад орхичвоо эсвэл за мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар энэ нийгмийн болон нийгмийн салбар дээр төлөвлөж уламжлал болгож хийгдчихсэн ажлууд тусгагдахгүй орхигдсон уу гэдэг дээр ийм 3 асуулт асууя. Даваа талын орлогч хос хоёр төлөвлөгчийн асуултанд хариулъя. За хос хоёр төлөвлөгчийн асуултанд хариулъя. За түрүүний засаг даргын 2024-с 28 оны мөрийн хөтөлбөрт 16 томоохон төсөл хөтөлбөр гэж тусгагдаж тодтогч орсон байгаа. Эдгээр төсөл арга хэмжээнүүд нь төлөвлөгдөхдөө Улаанбаатар хотын төвийн одоогийн 6 дүүргийг 14 хот болгоход хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нөлөөллийн үнэлгээг авч тусгадаж шинээр байгуулагдах 14 хотын одоо төвийн бүсүүдийг дайрж өнгөрөх Улаанбаатар хотын тойрог 1-р зам
гих мэтчлэн бол төлөвлөлтнүүдээр бол тусгаад явсан учраас бол дэд бүтцийн төслүүдийн арга хэмжээнүүд бол энэ дээр 14 хоттой уялдаж бол төлөвлөгдсөн гэж хэлье. За хот байгуулалт бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хот байгуулалтын хүрээнд яг одоо 14 хотын хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа төлөвлөгдөж байгаа талаар Улаанбаатарт ерхий архитектор тодруулах өгч гэх үү. Тэгээд дээрэс нь Хадбаатар дарга бүссэн хөгжил дээр 14 хот болох дээр ямар бодлого зорилт басна тодорхой хариултууд байгаа гэж. За нийслэлийн ерөнхий архитектор төгсдөлгөр Хадбаатар. За хурлын дарга төлөөлөгч нарт энэ өдрийн мэндийг хүргье. За хос хоёр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Улаанбаатар хот 20 минутын хот буюу нийгмийн дэд бүтцийн үрдэмжийг зохистой түвшинд хүргэх бодлого төлөлтийг бол засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа. За Улаанбаатар 20 минутын хот дотор бол та бүхэн тусгаалan хичээс хөтөлбөрт орсноор нь уншаад өгчээ. За Улаанбаатар 20 минутын хот үзэл баримтлалын дагуу иргэдийн өөрөө орсон суух газраас 20 минутын зайд нийгмийн суур үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ гэсэн том зорилго байгаа. За үүний хүрээнд нийтдээ 4 арга хэмжээ зорилт төлөвлөгдсөн байгаа. За энэ маань нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулахаас эхлээд за энэ дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдэх иргэд өөрсдөө орсон суугаа газраас 20 минутын дотор ногоон байгууллага, цэцэрлэг сургууль, нийгмийн суур үйлчилгээг авахын боломжийг бүрдүүлэхээр ирэхэд 2024-өөс 2028 оны төлөлтөнд орсон байгаа. За мөн олон төвд хот гэж бас энэ тодорхойлолтоор орсон байгаа. За үүнд бол хоцорон газрыг дахин төлөвлөх, за түүнийг хөгжүүлэх төвлөрлийг сааруулах замаар иргэдийн амьдралын орчныг сайжруулах ингээд. За үүн дотор бол нийтдээ 14 хот 42 хороол нэгж хорооллыг хөгжүүлэх ингээд ажлыг эхлүүлээд нэг төвд хотоос олон төвд хотын тогтолцоог бүрдүүлнэ гэдэг ингээд манай бодлогын суурь баримтч тусгагдсан. За үүний дагуу бид нар жил бүхэн ингээд хөгжлийн төлөвлөгөөнд оруулаад ингээд хурлаараа батлуулахаар явж байгаа. За хот хоёр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За 14 хот буюу хот тосгоны эрх зүй байдлын тухай хуулийн хүрээнд орон нутгийн зэрэглэлтэй хот тосгон байгуулах асуудлыг за үндсэн хууль, за бусад хуульд нийт зүйлийн шийдвэрлэх талаар ажлын хэсэг хэрэг эрхлэхтэй гарчихсан. Энэ өнөөдөр бас Бацэг гишүүн энэ өнөөдрийн хурлыг бас зохион байгуулж байгаа. За мөн үүнээс гадна хот байгуулалтын яам дээр за энэ 14 хоттой болж байгаа штэ шинэ холбогдуулаад цохоор хэмжээг авах ажлын хэсгийг бас мөн ахалсан ажлын хэсэгтэр миний бие бас гишүүнээр оролцоо явж байгаа. За голчлон ямар шийдвэр гарч ийнэ гэхээр эхний ээлжинд энэ 14 хоттой болж байгаатай холбогдуулаад 20-40 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зайлшгүй батлах ёстой маа гэж харж байгаа. За үүний дараагаар за 14 хотынхаа хил хязгаарыг улсын их хурлаар л батлуулах ёстой гэсэн ийм чухал ажлууд явагдаж байна. За та бүхний мэдж байгаачлан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бас хэсэгчийн ерөнхий төлөвлөгөөг 14 хотоор хийхээр бас бид төлөвлөгөөнд оруулчихсан байгаа. За энэ дээр цохон тэмдэглэхэд бол Улаанбаатар хотод анх удаага хэсэгчийн ерөнхий төлөвлөгөөг яг бүгд нь 47 мянган га нутаг дэвсгэр дээр хийхээр бид бас төлөвлөд байна. За өмнө нь огт хийгдэж байгаагүй улмаас өнөөдрийн энэ сургууль цэцэрлэгийн хомсдол, ногоон байгууламж, зохицуулалтын асуудлууд за бидний одоо өдөр болгон тулгамдж байгаа эдгээр асуудал үүссэн гэж харж байна. Тэгэхээр эхний ээлжинд 20-40 мянга батлагдаж, за энэ яам дээр явж байгаа ажлын хэсэг маань бас бэлтгэл ажлуудыг хангаад, за бүтэц зохион байгуулалт талаас ч гэсэндээ ямар шинжилтүүдийг хийх ёстой байгаа талаараас ажлын хэсгээр голчлон яам дээр базагдаад ингээд ажил маань явж байна гэсэн. За баярлалаа. Тодруулсан хос хоёр төлөөлөгч тодруулга 1 минут. Асуултаа би бас бүрэн хариултыг аваагүй байна л да. Амтшин даргын хариултын дараагаар тодруулгаа. Нэмсэн асуултанд хариулт. Амар төвшин төлөөлөгчийн микрофон. Байна уу? За хос хоёр төлөөлөгчийн асуултанд харьяа. За ерөнхийдөө нийгмийн салбар дээр бол бид нэр ихэнх ажлуудаа бол урсгал зардал дээр бол тавьж өгсөн байгаа. Тэрнээс бол одоо тухайн он жилүүдэд хийгдэх ажлуудаа бид нар том ажлууд бол төлж орлоод одоо сургууль цэцэрлэгийн эмнэлгийн
тоног төхөөрөмж гэдэг юм уу те эдгээр асуудлуудыг бол оруулж тулгаж өгөөд за бусад зүйлүүд бол ерөнхийдөө бол урсгал зардал руугаа оруулаад урсгал зардал руугаа оруулчихаар бид нэг чухал зүйлийг юу хараад байх юм бол ерөнхийдөө хөлбөрлж чадах юм болов уу гэж хараад байна. Нэг зүйл дээр очиод яг энийг хийн гэж зогсохгүйгээр тухайн нийгмийн уур амьсгалыг мэдээд нийгмийнхээ шаардж байгаа зүйлүүдийг нэмтээд за цаг тухайн үеийнхээ улирлаа хүртэл ингээд мэдээд ажлуудаа бол хийгээд явъя. За уламжлалт болоод хийгдсэн ажлууд бол мэдээж бол хийгдээд явна. Тийм болохоор урсгал зардал дээр бол оруулаад нийгмийн салбараа хийгээд явахын дээр баха. За энэ нь бол нэг гол зүйл нь чинь харж байгаа хүчин зүйл нь бол хэдүүлээ яг тэдэн сарын тэдэн ийм юм яг тэдэн сарын тэгин ингэн тэгнэ гэд оруулаад тавьчаар яг тэгэндээ тэрэндээ манайхан баригдчихдээ. Манай төрийн албаагч маа яг бол тэдний өөрсдийнх нь нөгөө нэг нийлүүлэх гэрээ хөдөлмөрийн гэрээн дээр хүртэл суугдаад за тэдэн сарын тэдний энийг зохион байгуулна тэдэн сарын тэдний ийм арга хэмжээ зохион байгуулна гэд өөрсдөө нөгөө нэг хамгийн дарагтайгаа гэрээгээ хийн штэ. За яг тэрэн дээрээ суудсан болохоор яг тэрийг хийхгүй бол нөгөө ажил гүйцэтгэл нь нөгөө нэг багаар дүгнэгдээд тэгээд ажил цалин мөнгө төрөхтэй яригддаг болохоор бол нэлээд асуудалтай болчиход байна. Тэгэхээр бол энийг урсгал зардалтай нь орж ирэн хөлбөрөх чадвартай болгочвол хамаагүй дээр юм байна гэдгийг бол ерөнхийдөө тамхтай ярьж байгаа нийгмийн бодлогын газартайгаа хүртэл ярьж төгсөж байгаа ихэнх ажлуудыг ийшээ суулгасан байгаа. Тийм байгаа шүү. Тодруулах хос хоёр төлөөлөгч. За асуултанд бас тодорхой хариулт авч чадсангүй. Би маш тодорхой асуулт асуусан. Хаан улд дүүргийн энэ шин суурьшлийн бүс дээр хэдэн сургууль барьж энэ 4,000-аараа суугаад байгаа хүүхдүүдийн сургуулийн хэрэгцээ хизээ хангах вэ? Улаанбаатар хотод 2024-өөс 28 онд хэдэн цэцэрлэг сургууль шинээр баригдаж хүний нөөцийн асуудлыг давхар та хэд шийдэж гинэ үү гэдэг дээр асуулт асуусан. Энэ дээр бол хариулт авч чадсангүй. За 14 хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төрийн байгууллагууд дээр байгуулагдсан ажлын хэсгийг бол ойлгож байгаа. Энэ 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг бол дахин тийм өөрчлөлт ороод авах боломжгүй. Тэгэхээр манайхын нийслэлийн хариуцах ажил болгож оруулсан уу дандаа мега төслийн тухай л одоо бид нар ярьсаар байгаад хүний хөгжил бусад асуудлаа орхичод байна гэдгийг би тодруулж суугаад байгаа. Санхүүжилтийн 49.9 их найдын төсөл хөтөлбөр нийслэл хариуцна гэж тавьчаад байна шүү. Тэр дээр манайх их усүр байгаа мó хэрэгжихгүй болгын хариуцах ба энэ бол өөрөө шууд 4 жилийн дараа засаг даргын өөрийнх нь иргэдэд дүнгээ тавиулах ийм чухал бичиг баримтуудыг батлахгаас сууж байгаа байхгүй. Тэр дээр юм тодорхой хариулт авмаар байна. За эхлээд даваа талаа орлогч тэгээд амар түвшин орлогч тэгээд маш тодорхой хэдүүлээ энэ дэгэндээ баригдаад цагтаа явахгүй бол ерөөсөө болохгүй. За 3 минут багтаагаад 2 орлогч хоёулаа. Даваа талаа орлогч эхлээд нэг за хос хоёр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нийт төсөв төртөг бол айгүй маш өндөр болж байгаа. За 2026 оны бас үйл ажиллагаан дээр 10 их найд гэж төлөвлөж байгаа. Өндөр харагдаж байгаа боловч нийслэл улсын төсвөөс бол ойролцоогоор 20-30% 4 жил хэрэгжчихээр байгаа. 70-аас 80% нь төрийн үеийн түншлэл гадаадын зээл тусламжаар хэрэгжчихээр байгаа. Бид нар Монгол улс анх удаа 2024 онд төрийн үеийн түншлийн тухай хуулийг баталж засгийн газрын 210 дугаар тогтоол гарч 2025 онд нийслэл Улаанбаатар хот Монгол улс даяараа манлайлан төрийн үеийн түншлийн тухай хуулийг хэрэгжүүлж буюу хувийн хвшлэл өөрснөө мөнгө гарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ийм жишгээр орж байгаа. Ийм учраас Улаанбаатар хотын засаг даргын мөрийн хөтөлбөртэйгээ томоохон арга хэмжээний хөтөлбөр төслийн тодорхой хэмжээний их хувь нь бол гадаадын зээл тусламж, бонд, төрийн үеийн түншлийн санхүүжилтээр хэрэгжчихээр байж байгаа. Амар түвшин орлогч. 1-2. За сургууль цэцэрлэгүүдийн барилгын бол та мэдж байгаа тийм ээ. 24-өөс 28 оны хугацаанд бол нийтдээ 139
барилгыг бол барьж дуусгана. За нэмэлтээр 84 сургууль цэцэрлэгийг бол барьж дуусгах бид хүртээмжигдэг асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. За одоо он дамжиж шилжиж явж байгаа сургууль цэцэрлэгүүд бол хос хоёр төлөөлөгч бол өөрөө мэдж байгаа. Та бол алдарч ахлан гишүүнтэй тэр газар дээр нь бол яг ороод ажиллаж байгаа. Зарим сургууль цэцэрлэгүүдийн гүйцэтгэлийн тал дээр ч гэсэн та сайн мэдж байгаа. За дараа жил дээр бид нар бол хаан бол дүүрэг дээр бол 34 дэх сургуулийн өргөтгөлийг ганцхан тусгаж өгж байгаа. За энэ бол ингээ ороо явж байна. За тоног төхөөрөмжтөр бол бид нар 2 тэрбум төгрөгийг бол тавьсан байгаа. За цэцэрлэгийн ариутгагч дээр бол нэг 6.7 тэрбум. За боловсрын чанарыг дэмжсэн багц үйл ажиллагаа байгаа шүү дээ. Тэрэн дээр нь бол ингээ 1.8 тэрбум төгрөгийг бол тавьж өгсөн байгаа. Тийм бол хаан улс дүүрэгт бол дараа жил шинээр нэг л сургуулиуд 34 дэх сургуулийн өргөтгөл бусд нь бол дандаа нөгөө өмнө баригдаж байгаа одоо баригдаж байгаа сургууль цэцэрлэгүүдийн гүйцэтгэлийг дуусгах энэ ажлуудын нэмэлт төсвүүд нь ингээд ороо тавигдж байгаа.